Сайн мэцхан уу манай ч одоо ингээд манай X-ийн тухайн онцлогын 2 дугаар группийг сонгосон моночуудынхаа нэмэлтийг эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр эхний асуулга нь бол яг таны X таны талаар яг ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг дээр болохоор Queen of Cups сурвалж байсан. Тэгэхээр таны X бол яг таныг маш эмзэг, мэдрэмтгий сэтгэл хөдлөл одоо өндөртэй хүн гэж хаардаг. Гэхдээ одоогоор бол яг таны тэр сэтгэл хөдлөлийг ойлгох, түүн дээр одоо ойлголт аваад түүнтэй хариу үйлдэл үзүүлэх тал дээр илүү төөрөлдсөн гэсэн. Таныг маш сайн ойлгож чадахгүй байна гэсэн. Тийм байна. Тэгээд Two of Swords маань гарч ирснээр шийдвэр гаргалтай дотоод тэр зөрчлийг ингэж илтгэж байгаа хүзэр байдаг. Тэгэхээр нөгөө буцаж ирэх үү эсвэл одоо хоошод яах вэ гэдэг иймэрхүү нэлээд зөрчилтэй шийдвэрээ яг бүрэн гаргаж чадахгүй ганцаараа эргэлтсэн тий иймэрхүү зүйлүүд их харагдаж байна. Тэгээд таны X бол таны талаарх бодолтой маш их эргэлдэж байгаа сэтгэлдээ ингээд ерөөхдөө бол нөгөө нэг шийдэж чадахгүй яг бүрэн шийдэж чадахгүй байна гэсэн үг. Одоо ингээд харилцаагаа тэр чигээрээ дуусгах уу эсвэл ирэх үү гэдэг дээр шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээтэй байна. Six of Swords маань доош харж буусан. Тэгэхээр өнгөрсөн харилцааны яг дурсамж шийдээгүй тэр асуудлуудаас яг бүрэн холдож болж чадаагүй өнгөрсөндөө их зурлалдаж байна гэсэн. Яг энэ нь бол ийм дотооддоо яг өнгөрсөндөө зурлалцсан байдлыг л ингэж харуулж байна гэсэн. Тэгэхээр өнгөрсөн дурсамжуудаа, асуудлуудаа бүгднийг ингээд дандаа эргцүүлээ, дандаа бодож байгаа гэсэн үг. Тийм байдлыг бол харуулж байна. Тэгээ masculine energy гарч ирснээр болохоор тэр хүн одоогоор бол илүү эргэтэлэг энерги өндөртэй, илүү бодит амьдралын талдаа төвлөрч байна гэсэн үг. Сэтгэлээ нууж ийн, сэтгэлээ хуурж ийн, өөрийн сэтгэл мэдрэмжээ тэр чигээрээ даарж ийн. Бодлоороо илүү удирдахыг илүүд үзэж ийн гэх юм уу? Тийм байдалтай байна. Тэгээ forgiveness үзэр гарч ирснээр яг тэр хүний дотоод сэтгэлд илүү уучлал, эвлэрлийн хүсэл байгааг бол илтгэж байна. Тэгээ танд болон өөртөө яг гомдлоо яг тавьж суулгахыг өөртөө гомцсон гомдол, танд гомцсон гомдол тэр зүйлийг бол илүү уучлахыг илүүд үзэж байгаа, уучлах гэж хичээж байгаа гэх юм уу? Тийм байдалтай бол байна. Тэгэхээр таны X яг танд юу хэлхийг хүсэж байна гэдэг дээр Lovers Oracle-ос Twin Flames Time гэдэг ийм хоёр хүзэр гарч ирсэн. Тэгэхээр таны X-ийн яг зүрх сэтгэлд таныг маш ихээр татдаг, дотоод тэр галыг ийм асаадаг тий бүр ингээд зүрхний сүнсний ингээд одоо Twin Flame ийм холбоотой тийм мэдрэмж бол таны X-д бол байдгийм байна. Магадгүй таныг яг Twin Flame гэж хаардаг ч юм уу тий тийм байж болно. Тэгэхээр тэр хүн бол танд энэ холбоо зүгээр нэг юм дурлал зүгээр нэг энгийн холбоо бол биш ээ. Маш хүчтэй сүнслэг холбоо гэж хэлмээр байгаа юм байна. Тэгээ бас time гэдэг хүзэр гарснаар бол тэр хүн танд хитрхи их хүчээр бүх зүйлсийг юм тулгаад яарах юм хэрэггүй гэж хэлмээр байна гэж дамжуулж байна. Бас бити адгуураарэ гэж дамжуулж байна. Цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл ингээд өөр өөрсдийн жамаар эвлэрнэ. Илүү зөв чиглэлд бүх зүйл тодорхой болно. Тэгээ цаг хугацаа одоо битэрийн асуудлуудыг шийднэ. Цаг хугацааны эцэст битэр нийлэхэр бол нийлчихнэ. Тэ эсвэл ингээ өөр өөрсдийн замаар явахаар бол явчихнаа. Тэгэхээр цаг хугацаа бол бүх юмны түлхүүр юм аа гэж бодож байгаа. Түүнийг ч гэсэн илэрхийлж байгаа. Ийм дүр зураг бол гарч ирж байна. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор та хоёрын хувьд яг эргэж нийлэх үү гэдэг дээр болохоор Magician хүзэр гарч ирсэн. Тэгэхээр маш хүчтэй карт гарч ирсэн. Энэ нь бол яг та хоёрын хооронд эргэн нийлэх бүрэн боломж байна, нөөц байна, нөхцөл бас бий болох бүрэн боломжтой гэдгийг бол харуулж байна. Гэхдээ юу гэдгийг шууд автоматар биелэхгүй. Илүү ухамсартайгаар, илүү хоёр тал мэдээж хоёр талаас хоёулаа шинэ итгэл, шинэ харилцаа хэлбэрийг ингээд бүтээх тэр үеийн чинь боддоор хэрэг чинь тий. Одоо засвар хийх зүйлээ засаад, өөрчлөх зүйлээ өөрчлөө, дараагийн түвшинд гарах зүйлээ дараагийн түвшинд гараад хөгжөөд тий ингээд бүх зүйл эвлэлдэж нэгдэж ингээд бүх зүйл нь бүрэлдэж бий болж иж нийлэн. Тэгэхээр бүх хэрэгсэл дээр нь байгаа энэ эрэгтэй хүний зурагтай энэ Magician хүзэр бол яг энэ шигээ танд бол бүх хэрэгсэл байна тий. Одоо яг энэ хэрэгслүүдээ маш зөв ашиглах хэрэгтэй гэсэн ийм тохио байна. Сурах ёстой зүйлээ ойлгосон байна, сурсан байна. Одоо тэгвэл ингээд тий энийг өөртөө илүү шинжилж суулгаад арга барилаа, хандлага
бүх зүйлээ ингэж аль аль нь илүү сайн ойлгоцсон байгаа учраас бүгднийг одоо яг энэ эд шид мэтэр ингээд эвлүүлж тордохын тордоо засахын засаад тий ингээд яваач гэдэг дохойг бол илтгэж байна. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор та хоёр яг хизээ яг нийлэх юм бол нийлэх боломжтой гэдээ бүгдээр ойлголоо тий. Тэгэхээр хизээ иргэн нийлэх боломжтой юм бэ гэдэг дээр бол more than a year гэж байна. Тэгэхээр энэ харилцаа иргэн сэрхийн тулд хамгийн дор хаяж 1 жил түүнээс дээш хугацаа шаардлагатай гэж байна. Тэгэхээр тодорхой хэмжээний яг цаг хугацаа болох зүйлийн түлхүүр байх нь зөв байжээ. Тэгэхээр энэ хугацаанд та хоёр одоо яг тусдаа сэтгэл зүйн шархаа эдгийх нь байна. Амьдралаа ахуйгаа статусаа тэнцвэржүүлэх нь байна. Ажил төлөө мөнгө санхугаа тэнцвэржүүлэх нь байна. Уучлал хийх шаардлагатай байна тийм. Маш олон зүйлийг ингээ фиксэлж ийж одоо эргэж нийлэх харилцаа юм байна л да. Тэгэхээр нөгөө маш олон зүйл байгаа учраас ийм хугацаас шаардж гинүү да гэж бас харж байна. Тэгвэл дараагийн асуулга нь болохоор ямар нөхцөл бүрдэж, ямар болцол хангаж иргэн нийлэх боломжтой юм бэ гэдэг дээр 4-5 цаг бол гарч ирсэн. Энэ хөзөр нь болохоор та хоёр хоёулаа хитрхи одоо юу гэдэг өмчлөх хүсэлтэй гэх юм уу, бие бинийгээ хязгаарлах, контролдох тийм хүсэл, тэр одоо барих тэр хүсэл, хяналтаа тэр тавьж суллах хэрэгтэй гэдгийг илтгэж байна. Илүү нөгөө бие биендээ хувийн орон зайг өгдөг, бие биенээ хүндэлдэг, ойлгодог, тий бие биенийхээ одоо хүсэл мөрөөдлийг, үйл үйлдэлийг хүлээн зөвшөөрдөг. Илүү юм бие биендээ өгөөмөр хүндлэлтэй хэрнээ өгөөмөр хандарч сурах хэрэгтэй юм байна. За King of Swords маань бас уруу харж буусан. Хитрхи эрс тестим хатуу арга барил бол хэрэггүй. Хитрхи нөгөө шүүлт бас хэрэггүй. Жим, бим, тим гэдэг. Хитрхи нөгөө сэтгэл хөдлөлөөс болж байна гэж асуудлууд зөрчлүүд үүсдэг те. Тэр ийм сэтгэл хөдлөл гэдэг зүйлээс илүү ангид байх хэрэгтэй байна. Тэгээд нөгөө логик оюун ухаанаар хандах хандлага биш. Илүү нөгөө зүрхнээсээ бие биендээ хандах тийм байдлаар өөрчлөлт хийх шаардлагатай юм байна гэдгийг бол илтгэж байна. Тэгэхээр нэг ясны бол яг хоорондын харилцаа нь логик биш зүрх сэтгэл хэрэгтэй гэдгийг бас илтгээд байна. За strength үзэр маань доош харж буусан. Тэгэхээр нөгөө дотооддоо нэлээд юм айцтай өөрийгөө илүү барьж тогтоох тийм асуудлаа бол даван туулах хэрэгтэй гэдгийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та өөрийнхөө ч дээр нөгөө хүний хосынхоо ч тэр тийм хин нь сайн муутай нь хамтд нь харилцах хэрэгтэй. Давуу тул муу талд сайн талтай нь хамтд нь харилцах хэрэгтэй. Хайр гэдэг чинь яг тэм зүйлийг илнэ гэдгийг одоо ойлгож сурч авах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Тэгээ New Beginning буюу шинэ эхлэлийн хөзөр гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаа зөвхөн өнгөрсөнд нь орхиод шинэ сэтгэлээр, шинэ дүрмээр эхлэх үед л илүү бодиттой сэрхээр харагдаж байна. Өнгөрснийхөө тэр хуучин хэм маяг, арга барил, хандлага тийм зүйлд эргэж орох юм бол энэ холбоо дахиж нурах шинжтэй байна гэдгийг бас илтгэж байна. Тэгэхээр бүх зүйлийг анханаас нь шинээр эхлүүлэх хэмжээний одоо сэтгэл зүй, ухамсар, арга барил, хандлага гэдэг ийм зүйл аль аль талдаа бүрдэж бий болох юм бол за энэ нэг жилийн дараанаас бол та хоёр эргэж нийлэх бүрэн боломжтой харагдаж байна. За ингээд хамгийн сүүлийн асуулга нь болохоор та яг X-тэй эргэж нийлэх ер нь хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг дээр асууж өгсөн. Тэгэхээр энэ дээр болохоор 5 of Cups гарч ирсэн. Гол сургамж бол маш тодорхой харагдаж байна. 5 of Cups бол гашуудал, харамсал, өнгөрсөнд хитрхийг төвлөрж байгааг илэрхийлдэг юм хөзөр байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд аль талаасаа энэ харилцаанд маш их байгаад байна. Тэгэхэд тэгдэггүй байж, ингэдэггүй байж гэдэг ч юм уу те. Эсвэл тэр үед тэгэл тэр хүний л буруу хийсэн штэ гэдэг ч юм уу айлч байж болно. Ямар ч хувилбараар ерөөхдөө нэг дандаа юм өнгөрсөнтэйгээ зуралдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ харилцаанд ерөөхдөө бол яг буцаж нийлэх хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, зөв үү, буруу юу гэдгээс илүүтэйгээр манайхаа өнгөрсөн тэр шарах, өнгөрсөн тэр харамсал энэ бүх зүйлээ даван туулах хэрэгтэй юм байна л та. Шархуудаа ангаах хэрэгтэй. Аль талаасаа. Тэгээ аль талаасаа бүх талбарууд дээр өсөлт их хэрэгтэй. Тэгэхээр энэ картын гол утга нь бол алдсандаа гашуудж байгаа, харамсаж байгаа ч бай, өнгөрсөндөө амьдарч байгаа ч бай, дурсамжуудаа бодож байгаа ч яг урд чинь шинэ боломж, шинэ одоо хугацаа, шинэ юу гэдэг бүх зүйл ингээд хүлээж ийна. Тэгээд амьдрал яг нэг шийдвэрээр явахгүй, эргээд та хоёр нийлэгч боломжтой. Тэгэхээр зүгээр нөгөө урдх ажиллаа, урдх өсөлтөө, хувийнхаа нөгөө план төлөвлөгөө гэдэг иймэрхүү зүйлүүдээр анхаараач. Ийм зүйлүүдээр нэг яваач. Дээрээс нь идэгээлтэй маш сайн хийгээч. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно гэдэг нэг иймэрхүү мессежийг бол хүргэж байна.
Тэгээ баг цаг давтаад хэлэхэд дүгнээд те давтаад ингээд хэлэх юм бол яг энэ уншлагаас харахад таны X бол таныг одоо ч боддгийм байх, дотооддоо уучлал те тэгээд одоо нөгөө сүүлийн шийдвэрийн эргэлзээ гэдэг ийм хоёрдмал байдалтай ингээд байж байгаа юм байна. X тань бол яг энэ холбоо сүнслэг маш хүчтэй гэж мэдэрч байгаа ч гэсэн цаг хугацаа хэрэгтэй гэдгийг аль хэдийн X-ийн хувьд бол ойлгоцсон байгаа. Түүнийг бас танд хэлхийг бас хүссэн байна. Тэгээд та хоёрын эргэн нийлэх боломж бол бүрэн байгаа юм байна шүү. Бүрэн нийлдэт байгаа юм байна. Гэхдээ дор хаяж бол мэдээж 1 жил шаардлагатна гэдгийг бол хэлсэн. Энэ хугацаанд та хоёр бол өөр өөрийн одоо тэр айдас шархууд хитрхи нөө би бинийг хянагсан хяналтууд хуучин шархууд гэдэг ингээд одоо та хоёр харилцаанаас үүсэн шархууд, хуучны шархууд гэх мэтлэн ингээд маш олон шархууд байгаа, травманууд байгаа. Эдрийг эмчлэх хэрэгтэй гэдгийг бол мэдсэн баг. Тэгээд эцэст нь бол эргэн нийлэх нь бүхэн шинэ эхлэлээр өнгөрснийг бүрэн ардаа тавьсан тохиолдолд бол боломжтой гэдгийг хэлсэн байгаа. Тэгээд Five of Cups-ийн мессеж бол ерөөсөө энэ харилцаа танд зөвхөн эргэн нийлэх хэсгээс илүүтэйгээр сэтгэлийн нөгөө эдгэрэл, эмчилгээ, уучлал, тэгээ шинэ боломжийг харах энэ хөө сургамж болж орж ирж байна шүү гэдгийг тавтан илэрхийлж байна. За ингээд уншлага нь үгээр өндөрлөж байна. Тэгээд моночуудаа бүгдэнд нь аз жаргалыг, хайрыг, элбэг дэлбэг байдлыг, амжилтыг хүсье. Тэгээ бүгдээрээ баяртай.